За шинэ бүтээл нэвтрүүлгийг шимтэн үздэг эрхэм үзэгч таны нойрон амгалан гэрий. Манай телевизийн уран бүтээлчдийн зүгээс шинээр мэндэлсэн уран бүтээлийг дэмжин үзэгч та бүхэндээ хамгийн түрүүнд хүргэж байдаг шинэ бүтээл нэвтрүүлгийн өнөөдрийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдрийн манай шинэ бүтээл нэвтрүүлгээр яруу найрагч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр Батын шүлэг, хөгжмийн зохиолч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Пүрэвсрэнгийн аялгау, залуу дуучин Сүрэн ламын дуулсан хайраа чамаараа чимэлгүүл яах вэ гэсэн уран бүтээл оролцож байна. Тэгэхээр энэхүү уран бүтээл хэрхэн төрсөн түүхийг хамтдаа сонирхцгаая. Сайн байцгаана уу? Телевиз үзэн суугаа эрхэм хүндэт төмөө олон та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд та бүхэндээ Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан яруу найрагч Төмөр Батын шүлэг, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Пүрэвсрэнгийн аялгау, хайраар чамаагаа чимэлгүүл яах вэ хэмээх анхны уран бүтээлтэйгээ та бүхэнтэйгээ учран залгаж байгаадаа маш их таатай байна. Анхны бүхэн маш сайхан байдаг. Тэгээд анх 2011 онд Пүрэвсрэн ахын тоглолтыг үзээд тэгээд ерөнхийдөө сургуулаа төгсөөд удаагүй байсан. Тэгээд ямар уран бүтээл хийж яаж би өөрийнхөө дуу хоолойг төмөн олондоо таниулах вэ гэдэг талаар ер нь маш их бодсон л да. Тэгээд ерөнхийдөө маш олон угаасаа хөгжмийн зохиолчид яруу найрагчид маш олнороо л байдаг. Тэгээ тэр дундаас би хинд илүү хандах вэ? Ер нь миний хоолойд тохирох дууг хин надад яг зориулж бүтээж өгөх бол гэж маш их бодсны үндсэн дээр тэгээд Пүрэвсрэн ахын студиэр нь очиод уран бүтээлийг санал тавьсан байгаа. Тэгээд Пүрэвсрэн ах маань Төмөр Баттай хамтран энэ хайраар чамаагаа чимэлгүүл яах вэ хэмээх сайхан уран бүтээлийг надад зориулж өгсөн байгаа. Тэгээд анхны бүхэн сайхан байдаг шиг энэ их уран бүтээлийг анх сонсоход бол маш их таалагдсан. За энэ хайраараа чамаагаа чимэлгүүл яах вэ гэдэг дуунайг хөгжмийн зохиолч Пүрэвсрэн хийж дуучин Сүрэн лам дуулсан. Нийт хүртэл болсон. Энэ анх энэ дуу яа төрсөн бэхээр энэ бол Пүрэвсрэн Бэтрийн 3 дахь дуу. Тэрнээс хойш бол одоо бол тэр олон дуутай болсон л да. Анх манай адуу гэдэг дуу хийгээд анх манай адуу гарснаас хойш тэр үндсэндээ жилийн дараа танилцсан. Миний үг хүнээр дамжаад Пүрэвсрэнд очсон. Дуу маань нийтийн хүртэл болсон. Тэгээд одоо бас уулзаж чадахгүй гэж байсан бол жилийн дараа анх танилцж байсан. Жилийн дараа танилцаад анх студид нөрөө тэгээд уулзсынхаа маргааш аавын борлог мард гэдэг дуу төрсөн юм түүхтэй. Тэгээд аавын борлог мард дууч их амархан хүмүүсөд төгсөн. Тэгээд нэг өдөр Пүрэвсрэн надад нэг ая сонсгосон. Ийм аштай хай баамаа. Энэ хайрын тухай, ханийн тухай сайхан дуулах боломжтой санагдаж байна. Энд та нэг үг хийгээч. Тэгээ би үгийн аяыг нь сонссон. Гэхдээ би айхтар тийм нэг хөгжмийн мэдрэмжтэй хөгжмийн боловсралтай хүн биш. Гэхдээ яг ер нь нэг иймэрхүүл юу байх юм бэ? Их аштайхан ая. За Пүрэвсрэн бол яг өөрийнхөө студид дууч хийж л байдаг, аялгау хийж л байдаг ийм л залуулд. Тэгээ надад тийм сайхан аштайхан аялгау өгсөн. За ингээд энэ дунд 2-3 хоногийн дараа үг хийгээд би авч очсон. Авч очиход Пүрэвсрэн Бэтрээр хоёулаа сууж байгаа студид энэ дууны дуу хийсэн. За миний анх бичснээс бол дахилт болж яах өөрчлөгдсөн. Тэрнээс бол үг шүлэг нь бол нэг өөрчлөгдөөгүй ийм юм. За дахилтан дээр бол яасан гэхээр дахилт хийж яхад бас нэг жоохон тийм аялгуундан зарим үгнүүд нэгээд жоохон багталцахгүй байсан юм шиг байна. Тэрийг одоо хоёул аялж хагаад за би ч одоо дуусахгүй ч гэсэн дагаж ингэж аялж байгаа л тэгээд одоо
тэр дууны дахил төрсөн. За дууны дахил төрөхөд одоо хамгийн гол нь яг тэр дэрэгдээ байсан саналгүй яах вэ гэж энэ яг энэ үгийг бол бас одоо тэр дууныхаас нэлийн сүлд тэр оройн хоёулаа дахилтаа хийчихэд нэг үгийг бас нэг жоохон одоо засмаар юм байна та гэж ингэж одоо ингэж орхичоод тэгээд би бас зам зураа ингэ бодож явал яг гэртээ очиод тэгээд одоо бодож байгаа л энэ үг орж ирсэн. Ийм одоо дэндүү чамдаа хайртай болохоор дэрэгдээ байсан саналгүй яах вэ гэж. Тэгээд уцаар продюсер руу хэлсэн ийм ингэ хийсэн. Одоо яг наадч. За яг гарцаагүй энэ боллоо гэд. Тэгэл одоо энэ дуу төрсөн дүүхтэй. Миний одоо олон дуунууд танаа телевизээр ингэж бас шинэ бүтээл нэртэйгээр гардагт би баярдаг. Тэгээд Сүрэн ламын энэ дуу бол бас их сайхан дуу болж төрж одоо Монгол түмэнд бас хайрлагдаж байна л да. Яагаад тэгэхээр бид нэр анханасаа энэ дууга хийхдээ одоо бүх ханиудад зориулж хий гэж анх санаа төрсөн ч гэдэг юм. Тэгээ энэ дууны аялгау одоо 11 оны сүүлээр төрсөн. Аялгауг одоо би бас нэг сайхан 2 хос харагдаад хотын гудамжинд явж байгаад бас нэг тэр тэгтээ нэг нас нэлээд хэвийцсэн байсан нэг 60 50 гарцсан тийм 2 хүн гудамжинд алхаж явахдаа нэгээ гоё үнсээд тэг хажуугаар нь сэмхэн өнгөрөх оронд хайртай шүүгээд ингээ хэлж байгаа юм шиг надад тэгж санагдсан тэр 2 хүнийг. Тэгээд бодож исэн үнэхээр л одоо хамт байдаг улсууд ямар ч сайхан байдаг юм бэ. Тэгээд яруу найрагч Төмөр Утах битүүр маань нэлээ олон дуу хийж Монгол түмний одоо хайртай дуунууд гэх юм уу да тийм ээ одоо манаа дуу аавын борлог морд. За одоо гих мэтчлэн одоо 20 гаруй дуун дээр битүүр ажиллаж байна. Тэгээ энэ маань 3 дахь дуу болж төрж исэн дуу л да. Хаурын цэцэг дэлгэрэх цагаар хайрын сэтгэл хинзрэлгүй яхав дээ анхны хайртайгаа учирсан болохоороо азтай үе дурсалгүй яхав дээ хаурын цэцэг сэр гоёо хайраар чамайга чимэлгүй яхав дээ дэндүү чамда хайртай болохоороо дэрэгдээ байсан ч саналгүй яхав дээ. Хайр гэдэг бол угаасаа маш том өргөн сэдвэлдэ тий. Тэгээд энэ хайрын тухай уран бүтээлээр гараагаа эхлүүлж байгаадаа маш их баяртай байдаг. Энэхүү уран бүтээл маань одоо аз жаргал тий баяр гуйныг бүхий л зүйлийг одоо дотроо шингээж өгсөн сайхан уран бүтээл болсон байдаг. Би бол энэ аялгауг сонсоод энэ бол хайрын тухай дуу байх юм байна гэдэг бол одоо ойлгосон. Тэгээ яг ер нь бол одоо юм аялгаугийн сонсоод үгчдэг тийм хэмжээний хүн бол би биш л дээ. Гэхдээ хамгийн гол нь одоо шиг нэг мөрөндөө хичнээн үг байхаар байна уу? Дахилт нь одоо ямар хөө одоо темптэй ингэж явахаар байна уу гэдгийг ингэж бодоод тэгэл одоо юугаа аялгаугаа хийсэн энэ наштайхан таарсан. Дахилтын бол одоо үнэхээр пүлсэн хөгжмөн дээр тоглоод тэгээ дуулаад за би сажуугаас нь яагаад ингэж хайраараа чамайгаа чимэлгүй л яагаад хаврын цэцэг дэлгэрэх цагаар гэдэг үг орж ирэл. Тэгээд одоо хайраараа гिचэл юу гэхлээ гэд ингэтэл чимэлгүй л яах вэ гэдэг үг орж сүүлд нь одоо бичээд чимэн гэдэг чи одоо юу гэсэн ч үгүйндээ хүн хайраараа одоо ханийгаа чимдэг юм ч болов энэ төр гэж бодсон. Уу бас яг одоо игээд бодохоор бол тэр нэг тийм бас онцлог үг шиг санагддаг юм л. Яг одоо ярианы хэлэнд бол одоо би хайраараа чамайгаа чимдэг чимж байна ч гэдэг ч юм уу тийм одоо ярианы хэл бол байхгүй. Гэхдээ энэ уран зохиолын хэлд бол энэ бол бас тийм аштайхан сонсголонтой бас одоо хүний зүрх сэтгэлд хүрсэн ийм л үг болцсон юм байна да гэж ингэж. Тэгээ Төмөр ахын нэг онцлог зүйл байдгийг бид нэр яг ингээд
намайг санаа хэлэхээр Төмрөх үгүй нэрч наа чин бас их авчгаар зүйл биш шүү гэд ингэдэг ч юм уу. Би Төмрөхийг үг хэлэхээр бас ингээ хоёулаа нэг нэгэндээ их урам зориг өгдөг гэх юм уу да. Тийм одоо уран бүтээлч тийм үү да. Тэгээ Төмрөх маань надад анх би санал тавьж илаа Төмрөх. Тийм надад нэг ийм аялгаа байна. Тэгээ тэрхүү хооронд нэг тэр хоёр хүнийг хараад одоо юу гэдгийг нэг дандаа л юм ирлхийлж явдаг гэх юм уу да тийм ээ. Нэг тийм ая төрчих шиг болсон байхгүй тухайн үед. Тэгээл би тухайн үедээ буулгаж аваад тэгээ Төмрөх халууга ярьсан. Төмрөхаа нэг тийм гоё хайрын тухай шүлгэл баймаар байна. Яагаад тэгэхээр энэ нас ер нь ямар ч насны улсуудад зориулагдсан тийм гоё сайхан хайрын тухай дуу хойлоо нэг гоё хиймэр санагдаад байна. Над нэг тийм юм буулаа нэг тийм аялгаа муучих шиг боллоо л гэсэн. Тэгэл Төмрөх маань нэг шүлэг хүчиж ирсэн. Тэгээ хоёлаа бас нилээн ярилцсан. Их гоё талаасаа баймаар байна. Шүлэг маань одоо нэг усандаа юу ч гэдэг ингээл тэгэл тэгжсэн Төмрөх шүлэгний яг голд дэндүү чамдаа хайртай болохоор дэрэгдээ байсан саналгүй яах вэ гээл хилэн гот одоо миний яг тахилт бол тэнд айгүй гоё таарч орж ирж дотор нь бас нэг жоохон ганц хоёр мөрөөд бас засагдж ирсэн. Дэндүү чамдаа хайртай болохоороо дэрэгдээ байсан саналгүй яах вэ? Сүрэн лам гээд нэг охин одоо соёл урлагийн их сургуульд төгссөн. Дөнгөж уран бүтээл рүү орж ийн гээд дуурийн дулаач ангийг. Тэгээд дуурийн дулаач ангийг төгссөн гэхээр би сонсч үзмээр санагдаад яг одоо хичнээн дуурийн хоолойгоор дулаач ангийг төгссөн ч гэсэн энэ дууч дунд бас их гоё. Яг одоо ардын маниарта яг одоо хүний чихэн ингээ наалтах тийм хоолойтой болсод бас зөндөө биелдэ. Тэгээд яг сүрэн ламд яг тийм одоо маниар одоо энэ дууг нэг тийм дуулчмаар юм шиг надад санагдсан. Тэнийг өсөндөө дөнгөж сургууль төгссөн уран бүтээл бол баг анхны уран бүтээлийн хайраар чимээгээ чимэлүүл яах вэ. Тэгээд за энэ дууг нэг дуулаад үзгээд би хөгжим дээрээ тоглоод ажил дээрээ сонсгосон. Нэг тийм гоё ингэ чихрүүгийнд ороод ирсэн. Тийм дууг маань анх сүрэн лам анхных нь уран бүтээл. Дээрээс нь одоо анх өөрөө дуулж төмөө олон төргсөн их олон одоо пент юм билээ. Тэгээд дараа нь бүрсэн бол одоо сүрэн ламд дуугаа өгсөн байсан. Би бол сүрэн ламыг тухайн үед ямар таних байсан биш танихгүй байсан нэг юм л учиртай. Тэгээ энэ дуу бол үнэхээр одоо сайхан дуу болсон. FM-ээр яваад одоо солиочуд байнга төгсдөг сонсдог юм дуу. Тэгээ одоо манай хоёр дүү аштай сайхан клип хийсэн юм байна. Тэгээ одоо энэ бол үнэхээр их сайхан нийтийн хүртэл болсон юм дуу юм аа гэж ингэж бодож байгаа. Тэгээ энэ дуу би бас боддгийм аа энэ дуу бол үнэхээр одоо дууны үг бол бас миний зүрх сэтгэлээс гарсан юм болов уу гэж. Тухайн үед одоо манай гэр бүлийн хүн Америк явсан байсан. Тэгээд одоо бас л одоо гэр бүлийнхаа нэг санагалдсан. Тэгээд одоо хол байсан ч ойрхон байсан ч одоо ханиан хүн одоо санаж явах хэрэгтэй, үйлж явах хэрэгтэй гэсэн санаа. Энэхүү уран бүтээлийг анх сонсоод маш их таалагдсан. Тэгээд мэдээж одоо яруу сайхан шүлэг, тэгээд мөн сайхан тансаг аялгау бас хоорондоо маш сайхан цогцсон. Тэгээд тэр одоо шүлэгнүүд нь их гоё тансаг үгтэй. Тэгээд одоо маш их таалагдаад энэ уран бүтээлийг дуулсандаа маш их баяртай байдаг. Усны шовууд хосороо зинхэрээ уйхан сэтгэл хөндөлгүй яах вэ? Алсад отсон хайраа бодохороо айлан дуудалгүй яах вэ? Ерөнхийдөө үнэхээр сайхан анхны бүхэн үнэхээр сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ бас жоохон айцтай. Одоо яадаг бол би одоо ямар хуудуулсан бол энэ сайхан одоо шүлэг, энэ сайхан аялгауг одоо
маш сайхан одоо нийцэж өгсөн энэ сайхан дууг би одоо яаж дуулвал одоо төмөн олонд маань хүрэх бол тий маш олон зүйлийг ер нь их боддtiin байлээ. Хүний уран бүтээлийн шин чанарч гэдэг юм, уран бүтээлийн одоо онцлог зүйлч гэдэг юм. Энэ зүйлүүд бол мэдээж нутагстай холбоотой байх л та. Мэдээж одоо тэнд сайхан уул ус хангай гээл мэдээж дотроо бодож явдаг зүйл зөндөл бий. Уран бүтээлч хүн уран бүтээлийн энэ сэтгэлгээг нэг нэгэндээ өгч баяр хүргэж тийм ээ. За миний дүү одоо миний найз ахаа таны энэ дуучин гоё дуу байх шүү гэж өдөр болго өгдөг энэ уран бүтээлч тийм байна. Сэтгэл надад их хөглөдөг юм болов гэж боддог. Магадгүй одоо продюсер гэдэг хүн дуучид байхгүйгээр ч гэдэг юм уу, яруу найрагчид байхгүйгээр ч гэдэг юм уу бас өөрийгөө төсөөлөхөд бэрх шүү дээ. Тэд нар байхгүй бол би гэж бол хязгаарч хэлж болохгүй. Ялангуяа энэ дууны уран бүтээл хийж байгаа хүний хувьд. Тэгэхээр онцлог зүйл бол өөрийнхөө дотоод сэтгэлээс юм хийх юмсан гэж их мөрөөддөг. Миний юм жоохон сэтгэлтэй байх юмсан. Сэтгэлээ гаргах юмсан. Сэтгэлээ гаргаж гэмээр энэ аялгау ая гэдэг юм цаанаас ундарч байгаа юм болов уу? Урсаж байгаа юм болов уу гэж боддог. Өөрөөс Батганс л гэж үтсэ. Энд ч бол одоо нэг нь хавар тэгэл ингээл намраг гэдэргээл ингээл бас нэг цаг удирдлагын байдлаас хүний сэтгэл нэг тийм одоо гэгэлцдэг, хөдөлдөг, уйтгаралдаг, уянгалдаг нэг юм байдаг шүү дээ. Тэрнтэй холбоол одоо ямар ч одоо юм үедээс хүмүүс одоо хань ижлээ хайр сэтгэлээ сандаг, дурсдаг гэсэн үгнээс л ингээл бичигдсэн үг л дээ. Дэндүү чамдаа хайртай байсан ч дэрэгдээ байсан ч саналгүй л явах вэ гэсэн тий. Одоо тэр сайхан үг маш их таалагдсан. Дэндүү чамдаа хайртай болохоороо дэрэгдээ байсан ч саналгүй явах вэ. Тэр нэрийг продюсер өгсөн. Тэр нь би ч одоо нэлээд олон дуунууд бичсэн. Нэрэн дээрээ бас жоохон тий тэр болгон нэрээ бас оноод өгдөг нэг дахилтныхаа үгнээс ч юм аваад ингээл хийцдэг. Тэгээ продюсер нь яг тэр дахилтны үгийг аваад хийцэл байсан. Би үгээ өгсөн. Тэгээд аялгуу болоод тэгээд одоо дуу болоод ингээл харсан нэг тим нэртэй л ингээл гараад ирсэн. Энэ дууны нэрний утга учир нь ч гэсэн бас учиртай байгаа зү тий. Хайраараа л чамайг чимээ. Яагаад төмөр утгах маань энэ мөртийг энэ шүлгэндээ дуундаа оруулсан юм. Тэгэхээр тэр хүн ч гэсэн бас нэг гоё юм бодоод Монгол түмэн маань бас нэг ийм өөр өнцгөөс хайр гэдгийг бас ингэж хүнийг ингэж чимэж бас өгдөг юм байх шүү гэдгийг бас харуулж чадсан. Тэгээ яг бид нар ярилцж байгаа тухайн үед төмрөх бол яг тэгдэг байхгүй ингээд дуугаа хийчихэд за чи шүлгийн нэрийн чи өгөөрэй гэл ингээ хайчдаг. Тэгээ ингээд яруу нэг шүлгээ уншаад ингээд доош явж исэн чинь яг тэр хайраар чамайга чимэлгүй л яах вэ гэдэг. Энэ мөрөл ерөөсөө л ийм дууны гол зангилаа байсан. Тэгээ чамдаа хайртай болохоор дэрэгдмэн байсан саналгүй л яах вэ гэдэг. Үнэхээр одоо эхнэрийнхээ хажууд байгаа, ханийхаа хажууд одоо хайртай хүнийхээ хажууд байгаа хүн гэдэг бол жаргалтай л байх хэвээр. Жаргалтай л байдаг ч гэж бодож байна би. Түүнээс одоо эхнэрээ харахаараа ингээд дуруугаад муухаараа сууж идэг хүн бол байхгүй л байх. Тэр хүн хизээч тэр хүнийг хайраар чимж чадахгүй. Тийм дууг бол манай Сүрэн лам байна маш сайхан дуулсан. Их дотроосоо гэх юм уу та анхны уран бүтээл гэж бодоход бас дотроосоо их сайхан дуулсан. Магадгүй Сүрэн ламын уран бүтээл цаашаа олон сайхан дуунуудаар бас үргэлжлэх байх. Би төрийн хувьд ч гэсэн бас 3-4 дуу хийсэн. Ижимэн одоо сэтгэл за тэгэл хиймрийн сайхан ир хүн гээл олон сайхан уран бүтээл дээр ажиллаж байгаа. Тэгэхээр өөрөө хичээлтэй, зүтгэлтэй энэ зүтгэлээ цаашаа аваад явах ийм уран бүтээлч өсгөө гэж би боддог. Тэгээ ялангуяа залуу үеийн одоо бидний үеийн нэг үеийн залуучууд шүү дээ бид нар. Нэг үеийн залуучууд бас Монголынхаа нийгэмд өөрийнхөө оруулах юм дуу уран бүтээлээр хийх одоо урсгал уран бүтээлээ хүнд сайхан байгаа. Сайхан талаас нь бид нар бас хийж өгчих хэвээр. Муу юмыг бас би болж игэл цааргалж цаашаа тавихыг боддог. Тэгэхээр энэ хайраар л чимэлгүй яах вэ гэдэг дуу маань сайхан учраас өнөөдөр ч гэсэн би та нартай бас уулзаж үзэгч тэмтэйгээ уулзаж байгаад бас та бүхэнд энэ дуугаараа дамжуулж та бүхнийгээ бас хайраар чимхийг бас оролдож байна.
саяхан клип нь гарч байна. Саяхан клипийг нь бас бид тэгээд бодож бас нэлээд одоо залуучуудтайгаа нийлж ярьж уран бүтээлчтэйгээ, яруу найрагчтайгаа, дуучинтайгаа ярьж зөвлөж ингэж жагаад энэ клипээ бас нэг сайхан аятайхан хий гэж ингэж бодсон юм. Тэгээд энэ дууны дууг маань Сүрэнлөө маш сайхан дуулсан. Төмөө олон маань бас сайхан хүндэлж байна, бас авч байна тийм ээ. Тэгээд клипийг одоо YouTube болоод бүх сайтуудад ингээл тавигдахад хүртэл одоо сэтгэл бичиж байгаа комментүүд хүртэл одоо сайхан байна. Сайхан дуулж байна, гоё дуу байна, сайхан шүлэгтэй юм байна. Тэгээ маш олон талын өнцгөөсөө энэ шүлэг аялгуу дууны хэлбэрийг харуулж Монгол түн болгос хэлдэг юм байна л да. Одоо юу ч гэдгийг одоо би ханийгаа санчлаа. Хажууд байсан ч гэсэн би санаад л байдаг штэ. Одоо жишээлбэл Филиппин дээр тийм байгаа штэ. Эндүү чамдаа хайртай болохоор дэргэдмэн байсан ч саналгүй яах вэ гэдгийг дэргэдмэн байсан ч саналгүй яах вэ чамаагаа гээл тийм гот төгсгөлд нь одоо би ч гэсэн гэдэг ч юм уу. Дэргэдмэн байсан ч санах юм даа чамаа. хайраар чамайгаа чинэлвэл яах вэ? Тэгээ энэ клипний санаа сайхан төрж одоо бол мэдээж хүн болгон сайхан амьдарч байгаа хүмүүсүүд нь бас байж л байгаа. Яг одоо тийм сайхан хүн болгоны хийж чаддаг одоо боргийн амьдралаас цаашаа яаж өссөн тийм ээ? Одоо юу гэдгийг мэдээж одоо гэр хороололд амьдарч байгаа улсууд бол мод түлээ нүүрсээ түлээдэл одоо цохиод галаа түлээл гэл ингээл одоо би л дээ Филиппиний онцлог бол яг хөө энэ хоёр хүн маань ажилдаа явахдаа хамт явдаг байж ажлаасаа эрэхтэй хамт ирдэг байж гэдэг юм уу. Тэгээд нэг хамт одоо бүх ажлаа хийдэг, хоолундаа хийдэг гэл ингээл аль болох ойрхон байх талын юмнуудыг нь илүү төлхөө гаргаж өгье. Тэгээд энэ клипээрээ юуг харуулахыг зорж ийн гэхээр салсан сарилсан ч юм уу ийм юм хизээч бити байж байгаасаа мэдээж одоо хүн харчаад нэг клип хараад тэгээс алчаад амархан л байд юм билээ шүү дээ гэж хүн бити бодоосаа. Тим клип зөндөө би тэр клипүүдийг бол нэг бити үзээсэй гэж би боддог. Тэгвэр энэ шилжилтийн их айхтар одоо энэ нийгэмд бол бидний энэ хийж өөрийнхөө чадаж энэ дуу уран бүтээлээр хийж байгаа юмнууд ч гэсэн энэ уран бүтээлүүд ч гэсэн бас хүнд сайхан хүрээсэй л гэж боддог. Ягаад тэгэхээр хүнд тустай байгаасаа гэдэг талаасаа хийж байгаа. Ерөнхийдөө энэ клипний зохиолыг маш одоо олон талаас нь ярьж одоо зөвлөлдөж энэ хүү клипийг хийсэн байгаа. Тэгээд Намир медиа группийн хамт олон бол энэ клипэн дээр маш чадварлагаар маш гоё энгийн мөртлөө те баядгал хүний амьдралыг сайхан харуулсан гэгээлэг бүхний бас мөн баяр гонигтай бүхнийг нь бас харуулсан энэ сайхан клип болж чадсан байгаа. За надаас бас санаа асуусан. Тэгээ би бол одоо яг хоёр нь одоо энэ дуу бол бас ингээд алсад одсон хайраа бодохоор гэж юм үг байгаа учраас бас одоо онгоцны буудлын дээр одоо ингээд бас хайртай үнэн гаргаж өгч байгаа ч юм уу эсвэл уулзаж өгч байгаа ийм одоо сэдвэр хийвэл яасан бэ гэдэг санаалж байна. Тэгэхээр эдгээр бол яг ийм сэдв болох цандрын ийм одоо онгоцны буудлын дээр гаргадаг ийм юу болоход нэлээ их түгээмэл болчиход байна зүйл үү. Тэгэхээр ерөөсөө яг гэртээ өөрийнхөө ах уу дээр амьдрал дээр харуур амьдрал дээр одоо түлээгээ өрөөж явахтаа ч гэсэн одоо хоол аж явах гэсэн өрөөхтэйг хань ижилтэйгээ баярлж явахтаа ч гэсэн өвдөж авч явахтаа ч гэсэн л одоо хизээч гэсэн л ханийгаа хүн харилж явах хэрэгтэй юм шүү гэсэн. Эгэл бордол амьдрал донд одоо хүний одоо энгүй их хайр байд юм байна гэдгийг гаргая. Гэсэн үүднээс тэр одоо сэдвийг гаргаад тэгээ одоо хийсэн одоо би бол одоо юу клип бол их аштайхан зохиомжтой мундагч одоо жүжигч нь тоглосон их одоо гоё гарах зээл гэж ингэж бодож байгаа. За клипийг Намир медиа групп хийсэн. Тэгээд манай залуучууд ч гэсэн бас их сайхан
богино хугацаанд ч гэсэн бас сайхан хийж гүйцэтгсэн гэж би бодож байна. Тэгээд Филиппинд одоо Монголын одоо Арабикийн сайхан тамирчин бүсгүй маань энэ Филиппинд тоглосон. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Гомбын Золбот ах маань бас тоглож энэ Филиппийг бас илүү сайхан чимж өгсөн. Золбот ах ч гэсэн бас хилжил байсан. Хүн ерөн хандаа ойрхон байх тусмаа илүү их хайрладаг юм шигээ хүүжээ. Ах нь одоо яаж уурлах вэ наад Филиппин дээр чинь гээл иймэрхүү маягийн тийм ярин мэдгч бид нар хоорондоо ярьж исэн. Энэхүү уран бүтээлийг маань одоо Баян шунд манай гэрт одоо энэ зургийг авсан байгаа. Тэгэл яг л одоо хантайгаа үр хөвгттэйгээ яг л сайхан амьдралыг маань бас ерөнхийдөө харуулсан гэж бас бодож байгаа. Маш их баяртай байгаа. Миний хань одоо компьютер програм хангамжийн мэрэгжилтэй хүн байдаг. Тэгээд нэг хөрх охинтой одоо энэ жил 1-р ангид орсон. Тэгээ хайртай хандаа мөн хөрх охиндоо маш их баярлж явдаг шүү гэдгээ бас дахин хэлье. Хайртай шүү. Хон цэцэг хосоод илэрхээрээ харуу дэлхий уярал бибяхаудэ хонгор чамайга зүтээ цэрэхээрээ хоног тоолон хүлээл бибяхаудэ 12 цагт бас бид нар энэ Зайсангийн эндэг айлд ирж зураг авсан л да. Тэгээ тэр зураг авч байхад тэр айлын хүмүүс ч гэсэн бас биднийг гоё хүлээж авч тэр арай шөнө 2-3 цагийн үе зураг авч байгаа ч гэсэн тэр улсууд маань бас биднэрт их тусуулж ажлаа одоо нойроо хугаслаад шөнийн 3-4 цагт биднэрт хоол хийж өгөөд бидэнд одоо сэтгэлээ гаргаж их тусалсан тэр сайхан залуучуудаа бас хоёр хостоо бас баярлалаа гэж хэлье. Мэдээж одоо энэ Филиппийг гарахыг бас хүлээж байгаа. Хоёр ос маань бас Франц руу явцсан. Одоо утахгүй ирээд энэ Филиппийг үзээд интернетээ ч гэсэн хараад баярлах байх. Бид нар бас энэ Филиппиний одоо хойно ажиллаж исэн шүүгээ тийм ээ. Тэгээ гэх мэтчлэн ингээд хүн болгон энэ Филиппин дээр бол сэтгэл зүрхээ гаргаж сайхан болоосоо гэж хүсэж мөрөөдөж байгаа ч гэсэн бас өнөөдрийн энэ дуу илүү их амжилттай явж илүү их Монгол түн бас нэг хайрлах талаасаа бид нар аль болох одоо ингээд Филиппин дээр тэр юм адилхан байна, энэ юм адилхан байна гэд ингээд ивэл Монголын яг л өдөр тутмын хийдэг ажлууд л энэ зүйлтэй холбоотой байхгүй юу. Тэгэхээр одоо мод хагалч тэрнийг дуурайч гэдэг юм бол бити байгаасаа ягаад гэвэл адилхан л зүйлүүд. Өнөөдөр одоо нүүрс гэрийн үүдэн дээр цохол зогсч ивэл бас муухай харагддаг шүү дээ тийм ээ. Гих мэтчлэн тэгээд энэ Филиппийн онцлог зүйлүүдээс одоо төмөө болон маань бас жоохон ч гэсэн нэг юмыг аваасаа нэгэндээ бас хайр хүндэтгэлийг өдөр болго өгж байгаасаа нэг хүндэлж одоо хосууд аз жаргалаар дүүрэн байгаасаа гэсэн тийм бодол надад төрж. Тэг ер нь тэгэл уран бүтээлчил бие биенээ одоо их хөглөдгөө шүү дээ. Одоо жишээ нь бүрвсрэн харахаараа би нэг ямар нэгэн эдний студид очихороо ямар нэгэн дуу нэг тухай ярьдаг. Тэгээ нэг дуу гарч байдаг, төрж байдаг нэг ийм учиртай. Тэгээд тэр болгон одоо хөгжмөс хачаар одоо яруу найрагч чинь бас одоо телевизээр орч юм уу би өөрийгөө нэг хайхтар одоо магтаад ингээд арахад ч байдгүй. Ихтэй студидтэйгээ бие биендээ бол одоо энэ сайхан дууллаа нэ тэгээд дээрээс байнга л одоо ингэж ярьж яадаг юм идэлж яадаг бие биенээ ингэж байдаг л юм юу байхгүй юу. Тэгээд яг сүрэл хам энэ дуу залуу дуучин их сайхан тийм одоо сэтгэлээсээ ингэж дуулсан. За энэс хойш олон дуу бас одоо олон хөргөн клип гарсан байлээ. Энэ одоо хамгийн гол нь одоо уран бүтээл дуучин яах вэ гэхээр дууныхаа хойноос их явдаг гэж би л одоо боддгийн шүү дээ. Ингээд одоо хүнээс нэг үг авчаад, хүнээс нэг дуу авчаад тэгээд одоо байлгаад байдаг, дараад байдаг. Би ч гэсэн уран бүтээлч хүн, хөгжмийн зохиолч уран бүтээлч хүн бас дууныхаа хойноос байнга санаа зовдөг. Миний дуугараасаа хүн сонсоосоо тэрнээс одоо хэн нэг хүн хадгалах гэдэг байхгүй ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр тэрийг бол тэгээд тэрний хойноос энэ бол бидний одоо хамтын бүтээл учраас энэний хойноос одоо хөгжмийн зохиолч, дуучин ч гэсэн яруу найрагч гэсэн санаа зовж хөөцөлж ивэл энэ дард юм төрдөг юм. Тэгэхээр энэний төлөө бол одоо их уухгүй явж ингэж дуулсан. Одоо энэний хойноос бас клип ингэж хийлгэжлээ.
Тэгээ энэ бол одоо бас л тийм залуу хүний үед их л уран бүтээлч хөгч юм даа гэж ингэж би ойлгож байгаа. Энэ хүү анхны уран бүтээлийг маань одоо хамтарч ажилласан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. хавар хаврын цэцэгсэр гоёо хайраар чамайга чимэлгэл яхавдэ дэндүү чамда хайртай бодохороо иргэдээ байсан ч санал яхавдэ үргэлж одоо биднийг одоо урмаар тэтгэж одоо урмаар хайрлаж явдаг бидний уран бүтээлийг бас дэмжиж сонсож одоо шимтэж байдаг бас тийм олондоо бас энэ сайхан өдрийн мэндийг өргөж аз жаргал сайн сайхныг бас өсөөрөө Бүх хайртай хүмүүстээ мөн бүх сайхан гэр бүлүүдтэй энэ хүү сайхан хайраар чамгаа чимэлгүүл яах вэ? Дууныхаа клипийг та бүхэндээ өргөн барьж байна. хаврын цэцэг дэлгэрэх цагаар хайрын сэтгэл хинзрэлгүй яхавдэ анхны хайртайгаа учирсан бодохороо азтай үе дурсалгүй яхавдэ дэндүү чамда хайртай бодохороо иргэдээ байсан ч саналгүй яхавдэ усны шовууд хосороо зинхэрээ уйхан сэтгэл хөндөлгүй яхавдэ алсад отсон дэндүү чамда хайртай бодохороо иргэдээ байсан ч саналгүй яхавдэ хонхон цэцэг хосоо дэлгэрхээрээ хоруу дэлхий уйралгүй яхавдэ хонгор чамайга зүлээд сэрхээрээ хоног тоолон хүлээлгүй яхавдэ дэндүү чамда хайртай бодохороо иргэдээ байсан ч саналгүй яхавдэ
нэгдээ байсан ч санаагүй яах вэ? Дэргэд минь байсан ч санах юм даа чамаа. хайраар чамайга чимэлгүй яах вэ? За өнөөдрийн манай шинэ бүтээл нэвтрүүлгээр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Яруу найрагч Төмөр Батын шүлэг, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Пүрэв Сүрэнгийн аялгау, залуу дуучин Сүрэн Ламын дуулсан хайраа чамаараа чимэлгүүл яах вэ гэсэн сайхан уран бүтээл оролцлоо. Тэгэхээр энэхүү сайхан уран бүтээл хэрхэн төрсэн түүхийг үзэгч та бүхэндээ төлөвлөсөн байгаа. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Ингээд шинэ бүтээл нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч өгөөж хишиг компани Тамиг жүсний хамт олонд ажлын амжилт хүсье. Ингээд дараагийн шинэхэн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.